Бүгдээрээ түнзүү нэгэн зэрэгтэй арчижсэн ч Баатар энэс хэвэн хөдөлгөөнгөө зогсоно. Нэг часгам хийжгүйгээр тэр бараг хөдөлгөөнгүйгээр давталгааны дундуур болсон. Зөвхөлт бүрийг төгс нарив шалтаагаар болтно. Яг энэ мөчид өөр нэг хүчиг Баатар артаас дайрч сэлмээ дамины нуруураас хөсөөлнө. Хамгийн сүүлийн секундэд манай хүү агаар төсөрч хатгалтыг бүрэн зөрүүлнэ. Тэр хүчиг Баатарын толгой дээр хөнгөхөн газардж түүнийг түлхэц болсон ашигч улаан дэшээ өснө. Агаарт бие эргүүлж хүчиг Баатарын толгойроо чиглүүлсэн бут цавхтахан цавчтаар бууж ин. Дуулах цавчтаар бүтрэн хүчиг Баатар газар унана. Дамин түүний хажууд зөөлөн газардж тулааны байрлаж гэрч бяхан орно. Абээс өвчтөн нар дамины нэрийг сэтгэл хөдлөн хашгирахад үзэгчд ухаасан баярсан. Манай хүү аяархан инээж үлдсэн хүчиг Баатар руу иргэн. Тэрээр тэднийг тоогоороо өөрийг нь унахад хангалттай гэж батсан да химэн ингээ нэр санаасан. Нэг гараа өргөж жижиг төхөөгөөр тэднийг урагшаа хийж юу хүлээж байгааг нь чимээгүй хасан. Жаксон бүрэн төөрөлтөн бархаарсан. Тэр яаж гэдгийг ойлгож чадахгүй байна. Баатар сүүлээ хүчит сэрмээ согоосгүй доод зэрэглэхийн Баатаруудтай тасварч байна. Ард нь нэг Баатар даймиг амар мангас юм гэж амандаа шавтана. Энэ үед шаруулт залуу манай залууг үнэхээр доод зэрэглэлийг тавцсан юм болов гэж хаж ихнэ. Гинт жигсний артаас эмхтэй Баатар урагш үсрэн гарч ард тэр гэр бүлийн сэлэмний ур чадварыг үзүүлээд үгүй хэмээн хашгина. Нэгэндий өөр нэг Баатар Стен Гроссер гэр бүлийн астар нэрийг дуудан Баатар зүү артаас нь дайна. Дэнгэж энэ үед дайминдд орон зайн бүгцнээс сэлмээ эцэстэн согоолно. Тэрээр астан дээр ирчаад олуулаа дайрах нь үнэхээр инээдтэй юм гэж том зэргүй хэлнэ. Хоёр Баатар нэг нь урдаас нөгөө нартаас нэг нь залуу цохилт хийн. Гэвч тэдний сэлэм түүнд хүрэхээс ч юм даймины сэлэм гэсхин. Түүний цохилт тэднийхээс хавьгүй хурдан байв. Яв тэр агшин тэр хоёр сэлмийг хоёр сүнгэн шууд тулан зогсоно. Түүний нөөц ур чадварыг төвчиж цохилтын хүчийг эргүүлэн хоёр Баатарын гарыг амар хугаж төмөрөөж хонь. Өвдөлтөөс болон тэд чангаар орсолдно. Гэвч тэр зогссонгүй. Нүүрний хогрол цохилтгүйгээр тэр сэлмээ дахин өргөнө. Дараагийн цохилтоор тэр хоёр Баатарын хоёулангийнхэн зэвсгийг малтаж хайн. Эмхтэй Баатар агаарч шидэгдэн газар чангаар унана. Хоёр эсрэг тал арай гэж хөл дээрээ тогтож бай. Тэдний биеийн чичирч ган огт ажиллаагүй болжээ. Манай залуу 50-наар тэдэн тэнцээний өмнө бүгд гэрээнд гарын өсөг зурсныг сануулна. Тэгээд тэр хөдлөн нэг гэс хийхэд л тэр замхарч. Цохилтын хот өсгөж гаж ирэх бөгөөд Адан Баатрууд араасаа унцхан. Тэр энэ үр дүн золгүй ослоор тооцохыг тэдэнд 50-наар зөвхнө. Тэмцээний тал бай дэмжлэгийн хагаар дөрн. Даймины нэр цэнгэлтэх хүрээлэнгээр дахин цуурайтна. Энэ сажуурч авцсан бич бараг гал зурх төхөж. Тэр залуугаас миний ах химэн бахархтайгаар зарсна. Дээрээс гүн копехэд бүрэн шоконд орсон байдалтай ширтэн. Манай залуу дараа нь жигсэн лөө инээмсэглэн нэргэж одоо ганцаараа үлдсэнийг сануулна. Тэр тулаанд орцох бодолтой байгаа эсхийг чимээгүй хүн асууна. Жигсэн толгоогоо гудайлхан шүтээ зөөж хараалаа дотроо зэрхэн. Тэгээд сануулахгүйгээр тэр цэгцэж бөкснөөс нэг юм гаргаж ирнэ. Тэр игүүдэн инээж Баатар хангалттай гайхууллаа. Одоо түүний гэрэнгүү зан дуусах болно гэж сануулна. Ингээд тэр ямар ч иргэцээгүйгээр нөгөө эмийг залгачна. Дамын үнийг анзаарч өмнө юу хийчихвэ гэж хайхна. Нүзөн шууд гарч ирхэн. Жигсний зүрхний цохилт галц орж цээж нь хүчтэй өвдөн. Дамин нүрд өмнө мэгч байгаагүй. Санан манагийн урсгалыг мэдрээд нүд нь сүмэж ин. Бүхэлдээ ирэрч тэр урсгалыг даахад манай унсан Баатаруудын нэгэнд хүрч байгааг харна. Энэ хачин энерги бидэнд нэвтрэхэд тэр Баатар гинт өвцөндөө чангаар орно. Манай залуу бүрэн эргэлж гацна. Учир нь манай үргэлжлэн тархаж зөвхөнийг биш унсан бүх Баатрыг халтаач ихнэ. Шар өст залуу инээмсэглэж яг л амар авар түнэс өөрөөснөө сурч ихнэ. Даминд ямар нэг зүйл үнэхээр бичсэнийг мэдэрч унсан Баатар руу эргээ харахад энерги тэдний дотроос нь идэж байгааг анзаарна. Шар өст залуу аман тархай нээж ааж ахын инээгээд Баатарт үүнийг манагийн тогшрол гэдэг юм гэж хэлнэ. Тэр энэ бол хин нэгний биеч манай хяналтаас гардаг үзүүч гэж тайлбарсан. Ингэхэд манагийн албагч асар их болж биеийн хүнд гэмтэн заримдаа бүр төвшөртөй болдог. Үүнийг ойлгосон манай залуу жигсааны саяа усан эрдний чулааны хүч энэ үг гэж хүүдэн дугаар асууна. Шар өст залуу урах шалгаж үүнийг баталснаар мастрийн нөхсөн нөөц хүзөх химэн сагсуурна. Алхах зураг тэр энэ зүж эргэн тойронд бүх хүний манайг тогшруулдаг гэж тайлбарсан. Сэтгэл нь улам бүр хөдөлж тэр инээсээр манай залууг олон юм ярьж дэмий чарч хэрэггүй байсан гэж тохирхон. Зай бүрэн ойртуулж нөгөө залуу дамааны нүүрэн тулж ирээд одоо чи үүчиг газартаа отгож тохолно гэж нэ. Түүний биенээс өтгөн манаа шиг энерги ундран гарч тэдний эргэн тойронд хорон зайг залхицуур. Тэр шууд урд нь зогсно. Хэдэн секунд өнгөрч юуж болохгүй бөгөөд манай залуу хөдлөгчгүй зүгээр зогсно. Тэгээд гинт тэр инээж хвшин. Түүний инээд муухай ярих болон хувирч чи хар мадан хэрэглэж хоором эхэлж байж үнэс дээр юм бодож осоогүй юм уу гэж хэлсэн. Жигсэн үгүйсгэн урж энэ бол хар мадан биш хэмээн хашгирч чи яаж зүгээр байгааг мэдхийг шаардна. Түүнийг асуултаа дуусгаж амжихаас өмнө дайман амар өшгөрөж түүнийг ханиалахад хүргэн. Цохилтын хүчин тэр хойшоо шидэгдэхэд нүдэн нанаастай болно. Баатар инээн сэвсэн хөлөө сонгосон хിവэр үлдэх бөгөөд нөгөө залуу газарт унаахэд дахин ойж талбай ханыг мөргөн. Манай залуу ойртон очиж доошо харан иймэрхүү мэх түнд үйлчлэхгүй нь үнэхээр харамсалтай юм гэж хэлнэ. Бүр мастер хүрх юу болоод байгааг ойлгож чадахгүй байв. Тэр Баатар үнэхээр манагийн догшролт дархлаатай юм болов гэж гайхаж хэлнэ. Талбай дотор дамын түүний шигтгэхийг мэдэрч Жак болон гүн хоёулаа түүнийг зайлуулахыг оролдож байгааг
Бүр мастер нь өөрийн шавыг ашигласныг ойлгоно. Боломжийг зөв ашиглаж чадвал тэр бүгдийг нэгэн зэрэг босож чадхаар байв. Яг энэ үед шар ус залуугийн турд нь гарч чирэн сэлмээрээ доош хүчтэй цохилт хийн. Манай залуу төрөлтгүй хажуу тийш зайлж сэлмийг газар тусган хөрсийг сүдэхэд хүргэн. Жигсэн дахин цохихын тулд шууд ирэх боловч Дамбан яг тэр агшинд хошигсрэн зайван шар ус залуу хөлөө чанга гიშгэн талааны байрлал авч гол дүрийг ашин химээ хашгирна. Түүнийг өргөштэй хад манай залуу зүгээр л инээн сэрж залуу дах хөстөө газраа санах хэрэгтэй хийжнэ. Яг тэр үед тэр сэлмээ дээш цэвэрхэн далахад давсгаа өргөн хүрээгээр гадагш дэлбэрэн гарна. Довтлохоо чигсаныг зайгаа ойртуулж амжихаас нь өмнө онож сэлмийг нь гараас нь мултаж хайна. Манай түүнийг бүрхэн авахд нөгөө залуу өвцөндөө чангаар арилна. Дараагийн секундэд асар том дэлбэрч талбай дөргөнө. Тоос шороо болон утаа агаарт дэгпхэд газар дэлхийж чирнэ. Довтлохооны цавхтаас болон шар ус залуу хоёр сүвдэн унана. Биенээс нь хар манаа гоож чиглэхэд тэр амаа тавлан өгөөлнө. Энэ дүр зургийг харсан олон нийт айдас татан гацна. Дараа нь тэгсэн ухаан алтан унах бөгөөд Дамбан тавин зогсож хар энерги маань шиг талбайгаар тархана. Энэ нь олон нийтийг сандралд оруулж хүмүүс үүнийг ариун годонд мэдээж хэрэгтэй гэж ашиглаж эхэлнэ. Энэ бүхэн яг өөрийнх нь эзэмшилд болж байгаа учраас гүнээс хүйтэн мүлээ хөсгөөж нь түүний даамаас сандрангууж ирээд байдал хяналтаас огч байгааг мэдээлж ингэж үргэлжлэж бит мэдээ төнгөдөхгүй ариун сүмд хүрнэ гэж сануулна. Шүдэ зүүн гүн хурдан шийдвэр гаргаж хариатуудаа тоглолтыг засааж олон нийтийг шууд чимээгүй болохыг тушаана. Тэр хоорондоо маань сэлмэдэд орон зайн бүгд рүүгээ тавин хийж бүх зүйл яг төжөлгөөний дагуу болж байна гэж амандаа шавтана. Гүнгийн одоо сул байгаа судал руу харан тэр тохорхон харж хархнууд хэдийн цогтчихжээ гэж тэмдэглэнэ. Өөр газарт гүн хамгаалагчдаараа хүрээлүүлэн хашаан дотор яарч Жакиг амандаа харан өөрийгөө гинт хэрэгтэй холбох ямар ч баримт байхгүй гэж сэтгэлээ амарч болохыг хичээнэ. Тэр юу ч мэдээгүй юм шиг байхад бүх зүйл зүгээр болно гэж бодно. Гэвч тэр тэрхтээ суух гэж байтал гол дүрийн дөө гарч хаашаа зогтох гэж байгаа юм бэ гэж танаар асууна. Гинтийн дүү гүнгийн сан чанар нь цачаана. 50 байхыг хичээнэ. Гүн юу болов вэ гэж асууна. Дамбан толгоогоо хазаалгаж дүрс их нь ямар ч утгагүй гэж хариулна. Гэсэн ч гүнөөнийг таахгүй байхыг хичээх боловч айдсан дууг нь чичрүүлж манай залууг ярьдаггүй байхыг тушаана. Дараагийн секундэд гол дүрийн шанаа орогш гис хийж хамгаалагчдыг хариу үйлдэж үзөөж амжихаас өмнө ухаан алтуулна. Яг нэг нүд эрмэхийн зуурт тэр тэрэгний хаалханы яг хажууд нүдраараа хүчтэй цахина. Модон бүтэрч гүн айцаасаа болон чангаар оршино. Нөгөө шинээн сэржтэй хатгасаар Баатар түүнээс юу гэж бодож байгааг нь дахин асууна. Залуу цаашид тоглож чадахгүйгээ ойлгоод хурдан толгой тохиж бүх зүйлийг ярихаар зөвшөөрнө. Дараа нь бид гүн өрөөндөө хашгирч сая болсон бүх зүйлийн ард тахнан байгаа эсхийг мэдхийг шаардж байгааг харна. Тэр хооронд хүн гараа зөрүүлэн сууж Дамбанд өөрөө хэлсэн гэпхээ хүлээн зөвшөөрнө. Үүнийг сонсоод гүнгийн нөр өөр хэлсэнгээр дүүрэн чангарна. Хуруугаараа заана. Түүнийг бүрэн ухаанаа алдсан химээ норно. Яг энэ үед манай хүүгийн төсгийг өргөж ширээн дээр чанга гიშгэлээ. Тэрээр яриан дуусаагүй байгааг хүүднээр санаалав. Үүнд гүнтэн хөлсөндөө бодогдсон ойлгосноо ярин хэлж энэ асуудлыг хаа хүртлээ хурцсныг айж асуув. Баатар маань хамраараа сэтгэхийн сүмээс удахгүй мөрдөгчд ирнэ гэдгийг хэлж гүнтэн жартаас үлбэлтэн аслах зохион байгуулсныг тэд түгээгүй илрүүлнэ гэж нэмж хэлв. Хоройтой хаашид ашигсны сүм мэдвэх юу болохыг гүнтнээс цаашлуулан асууна. Энэ бүгдийг сонссон гүнтэн сандарч Жак тийм хол явна гэж мэдээгүй. Харшид орцсон гэж зөөрлөж байгаагүй. Химээ хариуцлагаас яарамталтав. Дамбан хамраараа сэтгэхийн сүмийн хямдхан шалтгаан тэтгэн гэж үнэхээр бодоо юу химээ асуулаа. Бүрэн хорт дорсон гүнтэн алдаага хүжийн зөвшөөрч сүмд мэдээшгүй хайгуу мөршөж ирэхэд хүрв. Төр бодсны эцэст Баатар дундын өнгөөр өөрөө амаа хийсэн жижигсэн эцэст нь бүгдийг амаалсан гэдгийг тэмдэглэв. Дараа нь тэр гүнтэн сүмийн байцаагчдын хэвцгийн эрүүдэн шүүх харгуудыг сануулж энэ талаар сонсч байсан мó химээ асуув. Энэ үг гүнтний царайг тас цайлуулаа. Дамбан нүдээ яжиггүй жижигсгснээ зэгзэгсч өөр шийдэл санаж болгов. Тэрээр сүмд багсаг холбоос элбэдээр тус гүнтнийг хамгаалах нь хайрцангуй хэлбэр гэдгийг дурдлаа. Цачирдсан гүнтэн энэ үнэхээр боломжтой юм уу? Химээ харахаас нь асуув. Манай хүү нэмсгэж цөөхөн хідэн нөхцөл байгаач бүрэн боломжтой гэдгийг бодлоо. Гүнтэн өөрийн хүч хүрх ямар ч зүйлийг зөвшөөрнө хэмээн зөвхөрөнгөө бараан зөвшөөрөв. Эхлээд Баатар Абел Оливиа хоёрын харилцааг гүнтэн албан ёсоор зөвшөөрөх ёстойг тодорхой болгов. Гүнтэн баг зэрэг гайхсан ч шууд зөвшөөрлөө. Дараа нь Дамбан өөр лүгээ эрхийг хуруугаа зааж маш их тэмцээний ялгчаар албан ёсоор тодорхой ёстой гэв. Энэ ч ойлгомжтой штэ гэд гүнтэн нөхцлүүд ингээд дуссан. Химээ асуув. Баатар түр зогсож ярьж амжихаас өмнө Оливиагийн таймнаар ярианд орсон. Виг мужийн эдэрсэн хүмүүст гүнтний нөхөн төлбөр болгож 300 алтан зоос төрхийг шаардлаа. Энэ чүргүй шаардлагыг сонсоод гүнтэн асар их цочрол дорч явлаа. Энэ талаар өмнө нь ярьцаагүй байсан тал манай хүү охин лөө үнэхээр гайхан харсан ч гүнтэн лөө хортон эргэж заавал оруулах ёстой дог санал байна. Химээ сэтгэл төвчлэн хэлв. Гүнтийн гүн гомдол давалцсан нудраа зангидан дуртай дөрвөө зөвшөөрлөө. Дараа нь дахин намнээж жил тосгоос өмнө гүнтэн мөрийн газар нутгийн хагасыг түүний нэрээр шийдвэрлэх ёстой зарлав. Дамбан үүнд хэсэг шоконд орч дөнгөж сая юу санснаа дотроо хажаар энэ хооронд гүнтэн хөмсөг зангидан яриагаа татахыг шаардаж ширээ шаран уур цэцгэлэн орлоо. Энэ бүхнийг эхнээс нь дуустал харсан царийн ганц гүнд гэрч бол өөрөө гэдгийг хэн түн санууллаа. Үүнд гүнтэн хэсэгтээ хэлэх үггүй болж эцэст нь өөрийн эцгийг
түүнийгээ дэрэмдэх гэж байна. Химэн түүний гомдтойгоор буруутгах. Охин огт ирэлцэхгүйгээр өөрийнх нь хууль ёсны зүйлийг авч энэ давчтам гэр бүлээс нэг мөсө холтойг хүсэж байгаагаа хийч. Зорилго нь яг энэ босхойг батлав. Гүнтэн бүрэн шоконд орч зөвхөн ирж чадаж байв. Амьдралын хот туршид ерөөсөө нэг багачийг харьцуулж ирснийг охин өргөжлүүлэн онцллоо. Гэвч одоо дайрсуур иргсэн. Учир нь тэрээр гүнтний өөрийн багаж алхаж байгаа бөгөөд гүнтийн сохор уурандаа шүдээ зон. Гүнтийн яаж ингэж хол явж зэрхэлж байна? Химээр асуултыг ядан хэлж байв. Энэ хооронд Оливия түүний бодж байснаас хавьгүй аимшигтай нэгэн бодж таарсан тул нөхцөл байдал төсөөлснөөс нь дэрдэж Даман бантаж цагсна. Үүний дараа охин манай хөрөө алтгаар ирж өөр нөхцөл үлдсэн үү? Химэн асуув. Одоо байгаа нөхцлүүд аж хэдийн хангалттай байна гэж Баатар түүнд батлав. Эцэгтүүгээ эргэн харж хэрэг эсэргүүцэх зүйлгүй бол дуугүй байсныг нь зөвшөөрсөн тооцно гэж охин мэдгэв. Гүнтийн урандаа чичирхэж эцэст нь эсэргүүцэх ямар ч хүчгүй ажээ. Хэдэн өдрийн дараа гүнтний сүмийн ариун хүчиг Баатар байцааж байгааг бид харна. Манай хүү залууг хамгаалахаар орж ирэн гүнт копихэд огт буруугүй гэж мэдгэнэ. Энэ үгийг сонсоод ариун хүчиг Баатар Томас гайхаж Даманы эмэнд хүрэхээр гүнтэнтэй сүлбэлцэн гэдгээ гэсэн аж хэдийн хүчээсний онцлоо. Гүнтэн яран өөрийгөө хамгаалж сүлбэлцэн гэх ялбал цэвэр хөдөлцөөж гэж мэдэгдэв. Тэрээр зөвхөн тулааны үр дүнд багсаагсаа тусахыг хүссэн бөгөөд тэдний бодит аюултай бодол санааны талаар огт мэдээгүй гэж тайлбарлав. Баатар гүнтний мөрөн дээр бас зэрэг дарж түүний мэдээллийг баталж тэр хүмүүс юу төлөвлөж байгаа гүнтэн өөрөө ч мэдээгүй. Тулаанаас зайлс хийхийг өрт нь өмнө нь нууцаар санаасан гэж дэлгэрүүлв. Томас сэжигсэн хിവэр үлдсэн тул манай хүү инээн сүрэн хэрэг гүнтэн үнэхээр түүнийг үхээсэй гэж хүссэн бол хамгийн ихэнд сануулгах шалтгаан байхгүй байсан хэмээн үндэслэж хийж гүнтнээс үнийг баталгааж асуув. Хүйтэн хөөсөн задарсан гүнтэн энэ яриг баталж хэрэг хар шидийн талаар өрчсөн мэдсэн бол өөрөө тэднийг зогсоох байсан гэж нэмж хэлв. Дараа нь Даман нохцтой бөгөөд өршөөнгөө царай гаргаж тэдний өгөнд хоцзуулж байхгүй бурхны нэрээр тангарагсан Томасаас тэдэнд итгэхийг хүсв. Томас эрт сэтгэл нь хөдөлж хатагтай Агнес түнд бүрэн итгэдэг. Толог нь үнэн байж таарна гэж мэдэгдэв. Баатар эвгүй инээж тэр өксийг дотроо чимээгүй тавтана. Үүний дараа ариун хүчиг Баатар хэргийг хааж гүнтнийг бүх хэрэгээс цагаат тусныг албамсаар зарлав. Гүнтэн ямсхаа авах яг тэр цэгт манай хүүхэнд гарын хаалгаар мөрөн дээр нь дахин тавьж амсалтай бийжүүлэх дараалал нь түүнийг болсныг санаалав. 7 хоногийн дараа багийнхан ихсэн мөчрөө буцаж байгаагаар бид харна. Дүү нөхөнтэй чачиж байх хооронд манай хүү дөргөнд хүрэхгүй чадсангүй. Гэсэн хэдийч бүх зүйл төлөвлөснөөр болсон тул тэр нэжээд сэтгэл хангалуун байна. Сүмийн мөрдөн байцаар 7 хоногийн дараа албан ёсоор дуусч ирэх баригчид жигсэн. Жак хоёроос өөр сэжигтэн байхгүй гэж шийдсэн тул Жакийн эсрэг ирэн сарвчлах тушаал албан ёсоор орчээ. Гүндэн бүх сэжээс цагаат татсан ч Оливия аль хэдийн түүнээс бүрэн холдож Абиштай хамт явахыг сонгосон байв. Абиш эцэст нь Оливиягийн хайрыг татаж чадсан бол Даман өөрөө өөр төрлийн шагнал шүүрэн аснаа хүлээн зөвшөөрөв. Үүнийг бодонгой тэрээр гэрж тулаан эрдний бөмбөгийг гаргаж ирв. Тэмцээний дараа шагналын ажил болоогүй ч тэрээр шаналаа гарцаагүй авч чаджээ. Гүнтэн үүний бодит үн цэнийг огт мэдээгүй байхад өөрөө яг юу болохыг нь мэдж байгаа Баатар дотроо бага зэрэг инээмсэглэн тэнд байсан. Тэр үүнийг дээд зэрэглэлийн сонсөхөд би болдог асар ховорцож болох сүнсний зүрх гэж таньжээ. Үүнийг хайлуулан ашиглавал мана болон сүнсний хүчийг асар ихээр нэмэгдүүлдэг гэдгийг тэр мэднэ. Бөмбөлгийг чанга атгаж газ сүнсний чадвартай зүрх гэдгийг ухаарсан Даман сэтгэл нь ихэд догтлж байв. Үүнийг шингээснээр өмнөх хандварын хаг хүчний түвшинд эргэн очих явцыг маш ихээр хурцхан гэдгийг тэр ойлгож байв. Энэ бүхэн болж байх хооронд Жак Уортан өдөр тэрэгний араас чимээгүй дагна. Тэрэгний дотор бүгд унтаж байх хооронд мастер тэдэн лөө нууцаар ойртон сэлмээс оглов. Яг энэ үед модон дээр тухсан манай хүү санжиж удаан хүлээснээс бодоод хүзүүн хугарах гэж байна хэмээн бодож эхэлжсэн чангаар хэлв. Түүний амнаас үг гарахшин доорх гişүн цэвэрхэн тасцагтав. Сэтгэл догтлон доошоо буухтаа Даман өрсөлдөгчийнх нь хариу үйлдэл үнэхээр хортон байгаа тул дунд ангилж гэдэг чинь ийм мэдрэмжтэй байдаг бахны химэн тоглоомжтой өнгөөр шийдв. Жак түүнийг зам дагуу дагаж ясныг турштай мэдсэнийг шууд асуув. Улаан нэртний бөмбөгийг ялимгүй инээн цэвэртэйгээр үргэж эхнээс нь мэдсэн бөгөөд тусгайлан энэ зүйлийн төлөө мөрдөж байсныг нь ч мэдсэн гэж Баатар хариулв. Бөмбөлийг хармацаа Жак сүнсний зүрх үнэхээр түүний эзэмшилтэй байгааг буцааж олов. Тэмцээний яларч тол энэ нь мэдээж хэрэг гэж Баатар сонирхоо хариулв. Хөмсөг зангидан Жак түүний оролцоог яаж мэдэрснийг асуулаа. Үүнийг олж мэдэх маш энгийн байсан гэж манай хүү тайлбарлав. Хэрв Жакийн ганц зорилгоо жигсэн Оливия хоёрыг гэрдүүлэх байсан бол тэр ингэж улаарахгүй байх байсан. Хар шид шиг аюултай зүйлч бас толхгүй байсан. Түүний эхнээсээ зорьсон бодит байна. Үргэж жаргчийн шагналсан. Энэ бүхнийг сонсоод залуу сэрмээ өргөж хэрэг тийм бол бүх зүйл өөрт нь ашигтайгаар ирэж байна гэж мэдэгдэв. Сүм хаасаагүй дайшрагдсан тул буцаж нууцаар орхон хэцүү байж болох ч түүнийг дагсан нь зөв шийдвэр байлаа.
Учир нь одоо түүнийг хэлбэрхэн ашаад шаримжаа авч чадна. Баатар хариуд нь тавсан эстэй инээн сэрж хэрэв үнэхээр тэгж бодож байгаа бас үзэр далтахыг хийв. Тэрээр сэлмээ соглон ирээд ав химэн ирж царин дуудав. Жак тэр даруй сэлмээ далааж ирчлээстэй завшилт хийв. Жакийн сэлэм гинт түүний нүдлөө шууд сүлбөх хүртэж даман олон өнцгөөс татгааташтай сэлмээрээ хортон хаа. Манай залуу сэлмээ хортон өргөж дугуй хамгаалалт хийн товтлогоог хаа. Гэвч цэхэлтийн хүч түүнийг баг зэрэг хойш төжв. Ханцан өргөцсныг анзаарсан тэрээр дуугүйхэн өрсөж бичээ баримжаалав. Жак бол дунд ангилалтаач дээд зэрэгчдийн тулаанч бөгөөд түүний хөдөлгөөнд илүү дутуу зүйл огт байхгүй. Цэхэлтэн савшин хотох шиг хорц хэвгийг ойлгов. Мөнөөх залууч гайхаж доод ангиллын тулаанч түүний тотлогоог ингэж сайн төсвөлж байгаа нь гайхалтайж Баатрын хязгаар энэ түрээд төсөж гэн гэж үзв. Үүний дараахан тэр залуу урах шалгаж өөрийн олон хувилбарыг бүтээв. Хувилбарууд нэгэн зэрэг ярьж манай залуугаас энэ сэтгэл хөдлөн санагдж байгаа эсхийг гэсв. Энэ сэлмийн урлаг бол сэлмийн мастераас гарчтай. Түүний амьдралынхаа туршид сэргээсэн техник гэж тайлбарлав. Сэлмийнхээ үзүүрийг эргүүлэн бүх сэлмэн нэгэн зэрэг хурамж бөгөөд бодит тул дамааны мэдрэхүй ашиг нь их хувь гэдгийг хизээж ялгаж чадахгүй гэж нэн хэлв. Ингээд хувилбарууд хамтдаа урагш тэмүүлж хуурамч бодит зэрэглээд сэлмийн техникийг ашиглан нэгдмэж тавталгаа хийв. Нөгөө талд манай залуу сэлмийнхээ биеийг хөнгөн тогшиж энергээр тэнэглэв. Хорон моч бүрийн дараа түүний сэлмийн үзүүрээс асар их хүч тархав. Тэрээр сэлмээ төгцөг болгон ашиглаж Жакийн бүх хувилбарыг нэг цогцоор орчсон асар том энергийн давлгааг гаргав. Энийг харсан залуу зүгээр л итгэж ядан гүзэрнэ. Доош утаа аажмаар арилгахад зөвхөн тэр хоёр бие биенийхээ эсрэг сөрөн зогсож урна. Айс давцсан залуу дөнгөж сая харсан зүйл нь боломжгүй зүйл хэмээн шоконд орон бахирв. Тэрээр энэ нь өмнө нь жигсний сэрмийг хаасан яг тэр техник мөн гэдгийг ойлгоод сэтгэлдээ сандарч эхлэв. Дамиа хариуд нь тийм ялгүй сэрмийн урсгаас олж хитрхи их шуугийн тарж хэмээн түүний дарамтлав. Жак өөрсөндөө шүдээ зууж насан туршийнх нь техник ялахгүй зүйл гэж дуудагдж байгаа дэвжиж чадахгүй эргүүлэн уцаалав. Манай залуу зүгээр л ялахгүй инээмсэлж энэ техникийг үнэхээр ингэж ашиглах хэрэгтэй юм уу? Хэмээн таваараа асуув. Дараа нь манай залуу яг тэр техникийг холбоосоход өрсөлд төчийн нүд айцаар дөрөв. Озон сүүдэр бий болж ихсэн бөгөөд цөөн хитэн мөчид дамааны мянган хувилбар түүний өмнө биелээ олов. Жакийн бүх бие айцаар чижигнэн чижирв. Салхонсон гараараа зааж тэрээр хуурамч бодит зэрэглээ сэлмийг хэрхэн ашиглаж чадж байгааг нь шаардсан асуув. Баатар зүгээр түүнийг дурааж үзсэн юм. Химэн ингээнээр хариулв. Энэ нь мөнөөх залууг хязгаартан толгов. Тэрээр бага наснаасаа ихсэн өөрийгөө сууд ухаантан гэж итгэж иржээ. Гэсэн адил жинхэнэ сууд ухаантантай уулзахад тэрхүү тариг хоромхон зурд бүтрэн өнөв. Энэ бодол залууг цээжээ өгтөөгөө барь хот хүрвэж ийм зүйл байж чадахгүй химэн итгэж ядан өгч. Яаж нэг хүн түүнийг ингэж хэлбэрхэн чадаж байгааг мэдхийг шаардав. Түүний дурсамжинд жинхэнэ сууд ухаантан зүгээр анхаарсгүй дэшээ харж тодорхойгүй хариулт өгч бай. Тэр өдөр тэрээр эцэстэн дутагдлаа нөхөж жинхэнэ цоотнуудтай ижил түвшин засахын тулд өөрчлөлтөөр шийдсэн юм. Тэрээр хаасайгүй бэлдмэж болон мастер төсний техникийг тасралтгүй хайж бай. Түүнд эцэстэн дунд ангилалд хүрэхийн тулд 10-аас дээш жилийн хүнд хэцүү хугацаа шаарддаг. Энэ талаар тунган батсан залуу сэлмээ чангатгаж Дайман яаж түүний эзэн шихийн тулд насан туршдаа зарцуулсан техникийг огт юуж биш юм шиг үзэж ингэж амархан хуулбарч чадж байгаа гэсэн. Залуу уурандаа шатаж явах зур манай залуу хажуугаар нь шууд өнгөрч нэг хөдөлгөөнөөр хүзүүгэн цэвэрхэн таслахаар сэлмээ хөнгөн далаа. Түүнийг алсны дараа манай залуу зүгээр л хастан алхаж унт хэрэгтэй байна гэж хэлв. Гэсэн ч тэрээр хідэн асхмын дараа буцаж ирвэн. Нэгэн тайснаа ялсан бол тэднийг зохисоор тонох хэрэгтэй гэж нэмж хэлв. Дүүснийг сарын дараа руу шилжихэд Оливиа өөрийн хувцас угааж байгааг бид харна. Энийг анзаарсан зарц нар төсөнгөөж ирээд энэ нь тэдний ажил тул тэрээр ийм ойр зургийн ажлыг өөрөө хийх эсгүй гэж шаардав. Охин тайвнаар энэ нь бүрэн зүгээр бөгөөд ийм хэмжээний ажлыг өөрөө дааж чадна гэж хариулв. Яг тэр үед ойроос нэгэн дуугараа малталж ойр зургийн ажлаа орхиод амар гэж хэлв. Оливиа эргэж хараад гайхсандаа мөнөөх эмэгтэйг ээжээ хэмээн дуудав. Тэрээр хаашаа явах гэж байгааг нь зөөлнөр асуухад ээж нь морины чичээний эзний ихнэр жирэмсэн басан гэж сонссон тул түүн дээр очих гэж байна. Химэн аашинтайгаар хариулв. Энийг сонсоод охин сэтгүүл нь хөдлөн энэ нь гайхалтай мэдээ байна гэд түүн дээр зарим эрүүл мэндийн хол хүн савчиж байгааг санал болгов. Ээж нь баяртайгаар зөвшөөрч маш сайн санаа байна химээгээд хамт явахыг хүсэж байгаа эсхийг нь асуув. Инeen зэвшин охин дуртай явна гэж хариулж тэр хоёр бие биетэйгээ баяртайгаар хоочлов. Энэ хооронд Баатар босон түүний аав дотор талын цонхны ойролцоо зогсон үйл явдал өрнөхийг харна. Аав нь охины ачаар нутаг дэсгэрийг удирдах нь хамаагүй хэлбэр болсон гэж тэмдэглэв. Манай залуу зөвшөөрч тэрээр бүх зүйлийг маш анхааралтай хяндаг тул зарцнарч гэсэн асар их талархаж байгааг нэмж хэлв. Энийг сонсоод аав нь их нэртэйгээ хамт Оливиаг анхаарсан мөчөө бүрэнгээ хаж санана. Тэрээр бүгдд ямар хурдан дэснийг тэмдэглэв. Тэрээр анх уулзахдаа тос гүнгэн өхөн хагас нутаг дэсгэр авчирч объектыг гэршин гэж мэдэгдэхэд ямар их цочир гарсныг бодов. Үүж явж улам эрчинжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч маань заавал бүртгүүлээрэй.